Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За Монгол Улсын засгийн газар 2026-аас 2030 оны хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөгөө баталсан. За энэхүү төлөвлөгөөнд тусгаснаар ирэх 5 жилд 330 орчим төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 70 орчим их найд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байгаа юм а. За зөвхөн энэ жилийн төсвийн дүнтэй харьцуулаад үзэхэд Монгол Улсын 2 жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний санхүүжилтийн боломж за манай улсын төсөвт бол байхгүй юм а. За гадаадын зээл тусламж хөрөнгө оруулалт зэрэг санхүүжилтийн их усүрийн боломж байж болох ч за Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой тусгайлсан чиг үүрэгтэй хөгжлийн банк манай улсад уг нь байгаа юм а. За харамсалтай нь үе үеийн засгийн газар эрх баригчдын ашиг сонирхол алдаатай бодлогын үр нөлөөгөөр байгуулагдаад 15 жил болж байгаа энэ банк өнөөдөрч дампуурдлын эрсдэлд байгаа юм а. За үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд эдийн засаг хөгжлийн яамнаас банкны мэргэжлийн удирдлагын багийг бүрдүүлээд байгаа ч за банкыг хэвийн үйл ажиллагаатай болгоход засгийн газраас хийх ажил үзүүлэх дэмжлэг их байгаа юм а. Монгол Улсын засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-нд Монгол Улсын хөгжлийн банкыг байгуулахаар шийдвэрлэж, Улсын хурлаас 2011 онд Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг баталснаар тус оны 5 дугаар сараас үйл ажиллагаагаа аль биесээр эхлүүлсэн байдаг. Харамсалтай нь хамгийн докторгүй бодлого засаглал хүний нөөцтэйгээр өнгөрсөн хугацааг үджээ. Тодорхойлбол өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийг 2 удаа, компани дүрмийг 4 удаа өөрчилж, төлөөлөл удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 11 удаа, банкны гүйцэтгэх захирал 9 удаа, бүтэц зохион байгуулалт 10 удаа өөрчлөгдөж, нийт банкны ажилтны 80% нь өөрчлөгдөжээ. Үүгээр зогсохгүй хөгжлийн банкны удирдлагыг анх байгуулагдахад засгийн газрын харьяанд байсныг 2017 онд засгийн газрын хэрэг эрхлэх газар 2020 онд сангийн аманд шилжүүлж өнгөрсөн онд эдийн засаг хөгжлийн аманд шилжүүлсэн. За юуны өмнө хэлэхэд бол хөгжлийн банкныг одоо шууд харьяалах төрийн захиргааны байгууллага нь бол эдийн засаг хөгжлийн яам болж ингэж өөрчлөгдсөн байгаа. Өнгөрсөн 2024 онд гэж би бол ер нь санаж байна. За хөгжлийн банк байгуулагдаад 10 хэдэн жил болсон. За тэгээ сайн тамуутай янз янзын замналаар явах шиг боллоо. Нэг талаас болохоор их усэр босгох олон улсын зах зээл дээрээс одол дээр бол анхудаа бараг босгосон юм амжилтыг үзүүлсэн. Тэр талаараа бол бас нэлийн одоо юу гэдэг юм өс зүсэд гэдэг юм уу анхудаа одоо юу гэдэг засгийн газрын баталгаатай за баталгааг үнцаасуудыг гаргаж ирсэн. Нөгөө талаасаа босгосон их усрын ашиглалт за тэр санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн одоо бэлэн байдлын үнэлгээ тий. За тэгээд бидний нөгөө босгож байгаа их уср маань өөрөө ихэвчлэн бондын санхүүжилт байгаа учраас бонд одоо босгохлоо босгоод эхэлсэн өдрөөс ашиглалт нь эхлээд буюу одоо хүү төлөөд явахын үүрэг хүлээдэг. Нөгөө талаасаа манай улсын эдийн засгийн онцлог за хөгжлийн үе шатнаас хамаарат бидний санхүүжүүлэх төслүүд маань илүү одоо нөгөө төслийн санхүүжилт шаарддаг гэдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо нэгдүгээр төслийн бэлэн байдал буюу төсөл өөрөө яг хэрэгжих бэлэн байгаа юм бэ гэдэг ганцхан тэзүүний асуудал биш те. Хүний нөөц нь байгаа мó төлөвлөлт нь хийгдсэн юм уу, газар нь чөлөөлөгдсөн юм уу гэд маш олон асуудал байдаг. Тэгэхээр нөгөө нэг санхүүжилтийн их усэр болоод санхүүжүүлэх гэж байгаа тэр төсөлбөрүүдийн маань өөрийнх нь онцлог нь нэг жаахан зөрөөд байгаа юм том зураг болвол ер нь миний хувьд бол ажиглагдсан. За шинэ томилогдсон удирдлагын багийн хувьд эхний хийсэн ажил нь бүтэц орон тоог 40%-аар бууруулсан явдал байсан. За шинэ бүтцээр банкыг хэвийн үйл ажиллагаатай болгоход 3 үндсэн асуудал тулгарч байгаа гэдгийг тус банкны гүйцэтгэх захирал Баатар Сүрэн за сэтгүүлчтэй хийсэн уулзалтын үеэр танилцуулсан юм а. За хөгжлийн банк өнөөдөр өөрийн хөрөнгийн дутагдалд орж чанаргүй зээл нийт зээлийн 55%-тай тэнцэж байгаа бол за ашиг олохоосоо илүүтэй алдагдал хуримтлагдж байгаа хүндгэн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байна. За бид томилогдоод 3 сар орчим болж байна. За энэ хугацаанд яг хөгжлийн банкны засаглалыг ночтой болгох, за зардлыг хэмнэх чиглэлээр бас нэлээд арга хэмжээнд авч хэрэгжүүллээ. Дээрээс нь энэ хөгжлийн банкн дээр байгаа нөөц их хөрөнгийн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх, хөгжлийн банкны алдагдлыг бууруулах чиглэлээр чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. За яг хөгжлийн банкн дээр үндсэндээ бол яг өөрийн хөрөнгийн дутагдлын асуудал дээр дээрээс нь чанаргүй зээлийн асуудлууд үүнээс холбоотойгоор бас энэ ашигт ажиллагааны асуудлууд нэлээд одоо өндөрлөлтэй гэх юм уу энэ нөхцөл байдал үүсэж байгаа. За тэгээд энэ асуудлуудыг бас бид засгийн газар танилцуулж хөгжлийн банкыг дахин өргөжүүлэх, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр бас тодорхой шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна. За хэрвээ энэ ажлуудыг хийх юм бол хөгжлийн банк бас энэ одоо өөрийн хөрөнгийн дутагдaltaй байдлаас гарах
энэ нөхцөл байдал үүснэ. За ингэх юм бол яг цаашдаа энэ хөгжлийн банкны бизнесийн үндсэн үйл ажиллагааг сэргээх эргээгээд хөгжлийн банкны одоо Монгол улсын нийгмийн эдийн засагт одоо өөрийн үүргийг үүсгэж энэ эдийн засгийн өгөөжтэй төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр бас ажиллах энэ нөхцөл байдал бүрдэх юм. Тэгээд энэ чиглэлийн судалгаануудыг хийх, за төсөл хөтөлбөрийг судлах энэ ажлууд бол хийгдэж байна. За 2021 онд Монгол банкнаас Хөгжлийн банкнд хийсэн хяналт шалгалтаар тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 1.8 их найд төгрөгт хүрч за нийт зээлийн 57% тэнцэж байсан. За тухайн үеийн банкны удирдлагууд чанаргүй зээлийг төлүүлэхээр зээлдэгчийн одоо нийтэд зарлаж за тухайн ондоо 500 гаруй тэрбум төгрөгийн зээлийг эргэн төрүүлсэн гэж одоо мэдээлж байсан. За гэсэн ч өнөөдөр чанаргүй зээлийн асуудал тус банкны толгойн өвчин хэвээр байна. За өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн үлдэгдэл 2.3 их найд төгрөг байгаа бол за үүний 1.2 их найд төгрөг буюу 55% нь чанаргүйджээ. За чанаргүй зээлийн 76% нь одоо хувьд нь банк 942.5 тэрбум төгрөгийн эрсдлийн сан үүсгээд байгаа юм байна. Монгол банк болон Ernst & Young олон улсын аудитын компаниас Хөгжлийн банкны одоогийн нөхцөл байдлыг үнэлэн дахин 1 их найд төгрөгийн эрсдлийн сан үүсгэх шаардлагатай гэжээ. Учир нь хөтөл тэргүүтээ төрийн өмчт компаниудын авсан зээл, төрөөс тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой гаргасан баталгаа, бусад үнэт цаас зэрэг хөрөнгө оруулалтын компанийн эрсдлийг нэмэгдүүлж, чанаргүй зээлийг 1.8 их найдад хүргэхээр байгаа нь Хөгжлийн банк татан буугдах нөхцөлд хүргэх эрсдэлтэй. Эмээс эдийн засаг хөгжлийн яамнаас Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж, санхүүгийн зохистой харьцааны биелэлтийг хангахад 1 их найд төгрөг шаардлагатай гэж тооцжээ. Тодорхойлбол 550 тэрбум төгрөгийн Эрдэнэс бондын баталгааны үүргээс Хөгжлийн банкыг чөлөөлөх, хөтөл хувьцаат компанид олгосон 457 тэрбум төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх, охин компани хөрөнгө оруулалтыг 80 тэрбум төгрөгөөр бууруулах, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг 200 тэрбум төгрөгт хүргэх зэрэг активын бүтцийн өөрчлөлтийн саналаа засгийн газарт хүргүүлжээ. Активын чанарын асуудал байгаа. Чанаргүй зээлийн асуудал олон жил хоримтлагдсан, төлөгддөггүй. Тэгээ өнгөрсөн хугацаанд 1.9 их найд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн гэж байгаа бол юунаас ер нь 22 орчим хувь нь л одоо чанаргүй зээлээс хамааралтай. Бусд нь бол хэвийн явагдж исэн зээлүүдийг эргэн төлөлт хийгдсэн тийм нөхцөл байдал үүссэн байна. Тэгэхээр одоо нийгмээр одоо Хөгжлийн банкнаас зээл авсан бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг одоо бас харлуулдаг, ер нь буруу ойлголт өгдөг энэ буруу зүйл нэлээх явсан байна. Уг нь бол Хөгжлийн банк маань өөрөө урт хугацаатай бага хүүтэй хөгжлийн одоо төслүүд, томоохон төслүүдийг дэмжих юм зорилготой банк, улс орны хөгжил хувь нэмрээр оруулах. Тэгэхээр энэ банкаар үйлчлүүлдэг одоо төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд бас харлуулж, гутаах ажлууд их явагдсан байна. За банк маань өөрсдөө зээлийн олголт хийхдээ шаардлага зөв тавих, зээлийн одоо төсөл хэрэгжилтэн дээр гүйцэтгэл дээр хяналт тавих ажлаа өөрсдөө сайн хийгээгүй мөртлөө одоо зээл авж байгаа харилцагчаа илүү буруутгах тал руугаа нийгмийн уран амьсгалыг хөтлсөн бас их буруутай үйл явдал болжээ гэж харж байгаа. Тийм та бүхний мэдж байгаачлан одоо Монголын засгийн газрын бонд сая олон улсын зах зээл дээр гарлаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө зээлч зэрэгэл сайжирсантай холбоотойгоор засгийн газрын бондын одоо бондын хөв бол нэлээд бас тий бага тогтлоо. Тэгэхээр энэ нь бол өөрөө нөгөө Хөгжлийн банкнд бол бас том боломж юм. Бид нар тийм бас энэ боломжийг ашиглаж энэ тогтсон бенчмарк дээр үндэслэж энэ өмнө татсан их усрийнхаа хөв оруулах холбоотой төгсөл байдал үүссэн. Одоо бодит боломж үүссэн тий. Тэгэхээр энэ боломжийг бас ашиглаж татсан их усрийнхаа зардлыг бууруулах төлөвлөгөөтэй байна. Энэ оны 2 дугаар удирдалтаа багтаагаад бас энэ ажлыг хийж гүйцэтгэх тийм төлөвлөгөөтэй байна. Тэгээ банк санхүүгийн байгууллага бол нөгөө зээлийн эргэн төлөлтийг авах нөгөө шаардлага ирэх байдаг. Тэрийг одоо төрийн өмчт компаниас Хөгжлийн банкн дээр Хөгжлийн банкнаас өмнө зээл авсан одоо төрийн өмчт компани хоорондын бичлэлтүүдээр дамжуулаад зээлийн эргэн төлөлт эрхийг нь Хөгжлийн банк шилжүүлэх замаар төсөвт ачаал учруулахгүйгээр энийг шийдэж байгаа. Тэгээ энэний дараа үргэлжлүүлээд маш олон том жижиг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хөгжлийн банкн дээр өмнө гарсан тэр найдваргүй чанаргүй зээлүүдийг илүү сайн эргэн төлөлтийг сайжруулах,
төслүүдийн эргэн төлөлт дээр илүү хамтарч ажиллах чиглэлээр бас анхаарал ажиллаж байгаа. Ер нь бол яг нөгөө олон улсын жишгэн юм штэ. Яг одоо ямар хүрээ хязгаарт байх вэ гэдгийг нь бол хуульчилж өгөх хэрэгтэй. Тэр чинь засгийн газрын мөрийн хөтөлбөр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 5 жилийн үндсэн чиглэл за одоо бусад бодлогын баримтчилгыг тусгацсан байхаар шаардлагатай гэж ингэж ойлгож байгаа. Нөгөө талаасаа тэдгээр хүрээ хязгаар дотроо тэр чинь нөгөө төсвөөс биш те их усүртэй зардлаар аваад байгаа учраас эндээс одоо эргэн төлөгдөх чадвартай, арилжааны шин чанартай дээр нь ямар хувь хэмжээгээр орох вэ гэдгийг нь гүйцэтгэх удирдлагад нь бас тухайн эрх хэмжээг нь олох нь зүйтэй гэж ингэж бодож байгаа. Нөгөө талаасаа бол энэ дан ганц хөгжлийн банк өөрөө тухайн нэг төслийг 100% санхүүжүүлэх нь бол буруу. Альва хөгжлийн томоохон төслүүд бол дүн хэмжээний өндөртэй байдаг. Гадаадын банкуд ч гэсэн синдикет зээлгээд орж ирэхээр бусад банкудтайгаа эрсдлийг хуваалцаад одоо нэг төсөл дээр олуулаа орж ирдэг. Тэгэхээр тухайлах юм бол арилжааны банкудтай хамтарч ажиллаж болно. За олон улсын хөгжлийн агентлагууд хөгжлийн одоо түншүүдтэй бас хамтарч ажиллаж болно. Ялангуяа одоо энэ уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй эсвэл ногоон гэдэг юм уу эсвэл олон улсад явж байгаа мега трендүүдтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг илүү одоо их үүсрүүдээ олон талын их үүсрүүдийг төвлөрүүлээд тухайн байгууллага болгон чинь өөрийн гэсэн шалгуур шаардлагатай байгаа шүү дээ олон улсын байгууллага. Тэгэхээр тийм байдлаар бас тухайн төслийн өөрийнх нь эрсдлийг бууруулах зээл авахд гэдэг юм уу санхүүжилт авахд одоо шаардлагатай шалгуурыг нь бас ганц хөгжлийн банкны тууц гэдэг юм уу засгийн газрын өөрөө хариуцахаас илүү арилжааны банкуд за дээрээс нь олон улсын хөгжлийн банкуудыг бас татан оролцуулах юм бол илүү тогтвортой, илүү эрсдлийн удирдлага сайтай болох юм болов уу гэж ойлгож байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн харьцаа 55% хүрч банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2% болж цэвэрхүүгийн зөрүү хасах 1%, банкны нийт хөрөнгө 3.3 их 80 төгрөгөөр хэмжигдэж байгаач өөрийн хөрөнгө нь ердөө 200 тэрбум гаруй төгрөг байгаа юм. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө хэдийгээр 1.2 их 80 төгрөг байгаач банкны хуримтлагдсан ашиг алдагдал 1 их 80 төгрөгт хүрсэн нь энэхүү өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1.9% хүрч санхүүгийн хувьд дампуурсан гэх тодорхойлолтод хүргэж байгаамаа. Иймээс цаашид хөгжлийн банк хэвийн үйл ажиллагаатай болохын тулд дөрмийн санг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний тулд засгийн газар хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн хувьд шаардлагатай нэмэлт дөрмийн сангийн 50% буюу 1 их 80 төгрөгийг шийдвэрлэх. Ингэхдээ төсөвт дарамт учруулахгүйгээр үе шаттай хийхээр төлөвлөжээ. Мөн өмнө дурдсан хөгжлийн банк нь засгийн газрын дэмжлэгтэйгээр өөрийн чанаргүй зээлийн бүтцэд өөрчлөлт хийх замаар 1 их 80 төгрөгийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Манай яам дээр одоо хөгжлийн банкыг шилжүүлж ирснээс хойш нийгмийн яралтай арга хэмжээнүүдийг авахгүй бол одоо 3 сар гээд биднээс бас өмнө авсан босгосон бондын өндөр хүүтэй бондын хөрөнгийг зөв зохистой удирдах дараагийн дахин санхүүжилт хийх тийм асуудлууд явуулах ёстой. Товчондоо хэлбэл энэ онд ашигтай үйл ажиллагаа явуулахын тулд биднээс тодорхой арга хэмжээ ихний үйлрэл авч багтааж шийдвэрлэх ёстой байсан. За үүнийг засгийн газрын хуралдаанд танилцуулаад бас энийг шийдвэрлэх гээд албан шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна. За өмнө бол засгийн газар руу хөгжлийн банкны зүгээс оруулсан шийдвэрийн төслүүд нь бол нэг өөрийг хөрөнгөжүүлэх хэмжээ 1.5 их 80 орчим гэж үзэжсэн бол биднээс төсвөд дарамт учруулахгүйгээр 1 их 80 төгрөгийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээг эхний ээлжинд авч хэрэгжүүлье гэж байгаа. Тэгээд дээр нь бас энэ цаашдаа хөгжлийн банкны одоо хуулийг шинжилээ, засаглалын асуудлуудыг шийдэх, гүйцэтгэх удирдлагын илүү эрх мэдлэг өгөх, тууцын болон гүйцэтгэх удирдлагын одоо үүрэг хариуцлагыг оновчтой хуваарлтыг шийдвэрлэх. За тэгээд цаашдаа бол энэ илүү одоо биднээс уламжлалт ойлголтоос илүү үйл ажиллагааны стратеги чиглэлийн шинжилгээ чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Та бүгд мэдж байгаа Монгол улсын одоо төсвийн нөхцөл байдал бол тийм сайнгүй байгаа. Эдийн засагт эзлэх төрийн оролцоог бууруулах чиглэлээр шатараатай арга хэмжээ засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр одоо хөгжлийн томоохон төслүүдийг явуулахад тухайлбал гадны зээл тусламжийг заавал улсын төсвөөр сангийн яамаар дамжуулахгүйгээр хөгжлийн банкаар дамжуулаад томоохон төслүүдийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарсан одоо синдикат зээлээр санхүүжүүлдэг. Энэ нь бол засаглалын бол төслийн одоо гүйцэтгэл удирдлагын тавих хяналтыг олон улсын стандарт нийцүүлэх, илүү хяналттай явуулахын олон арга хэмжээ биднээс төлөвлөлөд ажиллаж байгаа.
Банкны үндсэн үйл ажиллагаа зээл олгох. Хөгжлийн банкны хувьд сүүлийн 4 жилд зээл олгоогүй. Өмнөх зээлүүд чанаргүйдэж үндсэндээ зээл олгох гэхээс илүү өр барагдуулагчийн үүрэгтэй ажиллаж байна. Хөгжлийн банкны одоогийн баланс буюу санхүүгийн байдлыг харвал олж байгаа орлого, зарцуулж байгаа зардал бараг тэнцүү байна. Нийт орлогын 70.5%-ийг олгосон зээлийн хүүгийн орлого бүрдүүлж байгаа бол нийт зардлын 87.5%-ийг бусдаас татсан хадгаламж, гадаад дотоод үнэт цаас авсан зээлийн хүүгийн зардлууд эзэлж байна. Арилжааны банк таны хадгаламжийг дунджаар 12% хүүтэй авч, үүн дээрээ ашиг, үйл ажиллагааны зардлаа шингээж 18%-тэй зээл болгон гаргадаг. Харин хөгжлийн банкны хувьд татсан санхүүжилтийн зардал нь олгосон зээлийн хүү болон хэмжээгээд аль аль үзүүлэлтээрээ давжээ. Хөгжлийн банкны олгосон зээлийн дундаж хүү 8.7% байгаа бол тухайн зээлийг олгохын тулд авсан зээл бондын хүн 9.7%-тай байна. Иймээс ч зээлийн хүүгээс олж байгаа орлого 2.3 их 80 төгрөг байгаа бол зээл бондын хүнд төлж байгаа зардал нь 2.8 их 80 төгрөг байна. Хөгжлийн банк ингээд хэрэгээ гаргаад явсан олон улсын янз янзын туршлагууд бол байдаг. Хөгжиж байгаа улсууд мэдээж хэрэг одоо дандаа төсвөө санхүүжүүлэх боломжгүй, за эсвэл хагас арилжааны шин чанартай төслүүдээ хөгжлийн банкаараа санхүүжүүлээд явдаг юм туршлагууд бол байдаг. Тэгэхээр хөгжлийн банкны тухайд өөрөө банк гэдэг утгаараа хүний нөөцийн аягуулсан банкирууд байх ёстой. Засаглал нь улс төрөөс хараад байх ёстой. Тэр засаглалын болоод одоо тэр бие дааж ямар үед бие дааж одоо шийдвэр гаргах ёстой юм. Ямар үед одоо нөгөө бодлогын болоод одоо эдийн засаг санхүүгийн гэсэн хоёр хөшүүрэг байгаа шүү дээ, тий. Нэг нь бол эн чинь хөгжлийн банк учраас зөвхөн одоо ашигтай болгон руу хөрөнгө оруулна гэвэл одоо бараг моргожийн зээл өгөөд явах боломжтой. Тэгэхээр тийм биш учраас илүү бодлогоо дэмжих ёстой. Тэрийг нь яаж хангах юм, ямар байдлаар хангах юм, нөгөө талаас өөрөө энэ чинь нөгөө нэг өртөгтэй их усэр авчраад санхүүжүүлж байгаа учраас энийг хэрхэн иргэн төлөх юм бэ гэдэг дээр л одоо толгойгоо уралдуулах шаардлага гарна гэсэн үг. Тэгээ засаглал дээр бол бас нэлээд санаачлаг гараад явж байгаа юм байна гэж ингэж ойлгосон. Тэгээд эдгээр зүйлүүдэд болвол аягүй сайн хуультай тусах хэрэгтэй гэж харж байгаа. Ер нь бол яг одоо банкны дүрм гэдэг юм уу, одоо тузын ажиллагч урам гэдэг юм уу, тэр бол бас ингэж харьцангуй хурдан өөрчлөгдөж байх боломжтой байгаа гэдэг. Хөгжлийн банкны тухай хууль өнгөрсөн хугацаанд өөрчлөгдөжсэн. Эхэндээ бол заавал одоо миний санджаар улсын хурлаар батлагдсан төслүүд гэдэг хүрээ хязгаартай явж исэн бол сүүлдээ одоо тэр одоо эрхийг нь илүү туз руу нөхсөн юм хоёр хувилбараар явж үзлээ. Тэгэхээр одоо бол аль одоо хуулийн хэрэгжилт маань ямар байсан, яг асуудал нь юундаа гараад байсан гэдэг дээр үнэлэлт өгөлтэйгээд тэг цаашаа урагшаа алхах чиглэл рүү бол явах зүг болов гэж бодож байна. Тийм, та бүхний мэдж байгаачлан одоо Монголын засгийн газрын бонд сая олон улсын зах зээл дээр гарлаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө зээлжих зэрэгэл сайжирсантай холбоотойгоор засгийн газрын бондын одоо хондын хүү бол нэлээд бас тий баг тогтлоо. Тэгэхээр энэ нь бол өөрөө нөгөө хөгжлийн банкнд бол бас том боломж юм. Бид нар тийм бас энэ боломжийг ашиглаж энэ тогтсон бенчмарк дээр үндэслэж энэ өмнө татсан их усрийнхаа хүү оруулах бодит төгсөл байдал үүссэн. Одоо бодит боломж үүссэн тий. Тэгэхээр энэ боломжийг бас ашиглаж татсан их усрийнхаа зардлыг бууруулах төлөвлөгөөтэй байна. Энэ оны 2 дугаар удирдалтаа багтаагаад бас энэ ажлыг хийж гүйцэтгэх тийм төлөвлөгөөтэй байна. За хөгжлийн банкныг хэвийн үүд ажиллагаатай болгоход шаардлагатай дээрх арга хэмжээг хурдан авч хэрэгжүүлэхгүй бол за банкны болон засгийн газрын их усрууд буцаан дуудагдах, за улсын зээлжих зэрэглэл буурах, эдийн засагч хүндрэх эрсдэл байгаа юм а. За хөгжлийн банк дефолт болвол засгийн газрын гадаад үр 838.2 сая доллараар нэмэгдэх эрсдэлж байгаа юм а. За банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, санхүүгийн зохистой харилцааг одоо биелэлтийг хангахаас гадна хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага өнөөдрийг хүртэл яригцаар байна. За нэг үе нийтээрээ шуугиж байсан хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй хийвэр дампуурах эрсдэл ойрхон байгаа тус банкны хувьд тодорхой саналуудаа засгийн газарт хүргүүлж эцсийн шийдвэрийг хүлээж байна. Хэрвээ одоо үсэд байгаа энэхүү санхүүгийн асуудлаа шийдэж за банк хэвийн үйл ажиллагаанд шилжиж чадвал 500 сая $5 бондыг гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна. За үзэгч та бүхэнд хөгжлийн банкны өнөөгийн санхүүгийн нөхцөл байдал болоод учирч болох эрсдлийн талаарх мэдээллийг энэ удаад тоомлог хүргэлээ. Хамт явсанд баярлалаа.